Гоо үзэсгэлэнтэй гагцхүү өөрт байгаа онцгой шинжүүдээ гадаад төрхөөрөө дамжуулан тодруулах шаардлагатай байдаг. Гэвч Монгол улсад хувь хүний стил имижийг тодорхойлдог стилистүүд тун цөөн байгаа юм а. Охид бүсгүйчүүдийн хувьд дийлэнхтэй олонний танил хий нэг дуурайх гадны улсын стилистүүдийн бичлэг үзэх зэргээр өөрийн хэм маягийг тодорхойлдог. Тиймээс Монголд анх удаа хувийн стилистийн зөвлөгөө өгдөг студ нэгджээ. Энэхүү студийн үүсгэн байгуулагч Ган Инжиг хөтөлбөрийн хэсэгт онцлож байна. Сайн байна уу? Намайг Чадраалын Ган Инж гэдэг. Тэгээд би болохоор өөрөө бизнесийн удирдлагын мэргэжилтэй бизнес хийдэг хүн юм. Тэгээ өөрийнхөө яг цэвэр хувь хүний хүсэл сонирхлоор фэшнаар одоо институтыг нээсэн. Тэгээ өөрөө ер нь бол L Fashion School гэдэг фэшн сургуулийг стилистээр төгсөөд тэгээ дээр нь нэмээд илүү хүмүүстэй дотоод ертөнц рүү орж ажиллахын тулд олон улсын амьдралын тасгалжуулагч гэдэг зэрэг аваад энэ студид нэгээд ажиллаж байгаа. Миний яг энэ бизнесийг эхлүүлсэн одоо гол зорилго маань за стилист авна гэдэг маань зөвхөн айгүй их мөнгөтэй байхаараа эсвэл олонний танил байхаараа заавал авдаг үйлчилгээ биш юм аа. Энгийн хүмүүс ч гэсэн авах боломжтой үйлчилгээ. Яг ирж байгаа хүмүүс нь зарим хүмүүс бол яг бас жоохон ойлгохгүй ш магадгүй. Яагаад тэгэхээр угийн өөрийн гэсэн тодорхой хэмжээний мэдлэг мэдрэмжтэй хүмүүс гэж байдаг байхгүй цаанаасаа. За энэ хавцаа би нэг иймэрхүү өмсөхөд бол болно. За трендээ харж агаад өөртөө зохицохгүйгээр шийдчихье. Бас нэг үсээ ер нь бол зохицохгүй засалтаа мэддэг. Гэтэл маад ирж байгаа өршөөлөгчд маань үнэхээр өөрийнхөө нүүрний толгойн хэлбэрийг буруу тодорхойлсон. Тэгээ үсний засалтаа юм уу нүдний шилээ яг тодорхойлж зөв сонгож чаддгүй ч юм уу тэгжээснэ өнгөө бүр тис хөндлөн өнгө өмссөн явж идэг зүгээр дуртай гэдэг шалтгаанаар шүү дээ тэгэхээр тиймэрхүү асуудалтай хүмүүс ирж байгаа биеийн хуваалт дээр нэг ялангуяа яриа л да би яг түрүүн ч гэсэн үйлчлэгчтэйгээ ярьж байсан хамгийн монголчуудын хийдэг нийтлэг алдаа бол биеэ 2:1-ээр хуваах буюу талаар нь хувааж хуцалдаг тэр маань яадаг гэхээр үр дүн нь цээж урттай хүл богинтой харагддаг гэтэл хүний харьцаа гэдэг зүйл маань 3:1 3:2 хуваалт байхдаа хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Гэтэл хүний нүдэнд хүл урт байх тусмал илүү таатай харагддаг гэсэн үг. За энэ дээр дандаа алдаа гаргацсан явж байдаг. Яг ингээд доогуур судалтай юм уу дунд судалтай өмд өмсөд урт цамц ингээд татаад өмссөн байж явж байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр хүн харагдаж болохоосоо илүү богинохон үлтэй намхан харагддаг. Намхан харагдахаараа хүн үр дүнд нь яадаг гэхээр тарга харагддаг. Тэгээ нэг иймэрхүү зүйлс айгүй их ер нь алдаа гаргадаг. За эсвэл дулаан өнгөтэй хүн байж тис хөндлөн цайвар цэнхэр өмссөн явж байдаг. Тэр хүнийг ингээ харлцсан халтар юм шиг харагддаг. Гэтэл тэр хүн өөрийнхөө зөв өнгөө өмссөн бол хизээч тэгж халтар харагдахгүй байсан ч юм уу. Тэр халтар гэдэг маань юугаа хэлж байгаа гэхээр харлаад хөхөрцөн туяа өгөхийг хэлж байгаа царайн дээр. Тэгээ иймэрхүү зүйлс ер нь бол айгүй нийтлэг байдаг. Яг бодит амьдрал дээр гадаад төрхөөр яалтчгүй дүгндэг штэ. Ер нь бол ямар ч ажил дээр ч те хосын харилцаан дээр ч найзууд дээр ч баг гадаад харилцаанд юугаар үзмжээр дүгнэх бол маш илбэг үзэгдэл. Тэр нь бурууч биш. Яагаад гэхээр чамтай ингээд юм за бүтэн өдөр ярилцаад чиний дотоод хүнийг ойлгохгүй байхгүй юу? Ямар ч тэр чинь ингээд айгүй гүн зүйл байгаа шүү дээ. Тэр гэтэл өөрийгөө хамгийн ухаалдгаар илэрхийлэх боломж бол гадаад төрөх байхгүй юу? Турж байгаа дээрээ гэж хүмүүс аюултай байхгүй юу? Ямар ч хамаахгүй ер нь бол яг нэглэхэд өөртөө тухтай байвал ер нь бол тэр хүн гоё харагдана. Эрэгтэй хүмүүс тэр миний дандаа анзаардаг эрэгтэй хүмүүс хүний хамгийн гоё чиндэг зүйл бол гутал, цаг, бүс байдаг. Тэгэнгүүт манай монголчууд цаг бүсийг жоохон эргэлж дадаагүй. Тэгээд дээр нэмээ гутлаа айгу буруу сонгодог гэж хэлж болно. Манай одоо энэ дээр харагдаж байгаа слоган pretty and powerful гэж үг байгаа. Энийг би айгу бодож байгаа яг 2 хууганд багтаасан. Тэр нь болохоор хөөрхөн мөртлөө хүчрхэг гэж байгаа юм тий. Хөөрхөн хүчрхэг гэж байгаа. Тэр нь болохоор гадна дотоод гоо үзэсгэлэн хоёуланг нь ярьж байгаа. Гадаад гоо үзэсгэлэнтэй байх бол гоё. Гэхдээ гадаад гоо үзэсгэлэн хүн яагаад бүрдүүлж байгаа вэ гэхээр өөртөө таалагдах гэж бүрдүүлж байгаа гэсэн. Тэгэд өөртөө таалагдсан хүн ямар байдаг гэхээр өөртөө итгэлтэй байт. Тэгэхээр өөртөө итгэлтэй байх тусам таны ажил амьдрал чинь дандаа шат ахиж буюу илүү дандаа амжилттай явна гэж ойлгож байна. Тэгээд эмэгтэй хүмүүстэй ч гэсэн тийм байгаасай гэж хүсдэг тийм.